Сайн уу манайхан? Өнөөдөр бүгдээрээ 2009 онд болсон Хаадсан голын гайхамшиг гэж нэрлэгддэг үйл явдал дээр үндэслэн игдсэн Сали гэдэг киноны төвчлийг сонсноо. Киноны маань гол дүрд алдарч жүжигчин Том Хэнкс тоглосон бөгөөд Йоркийн нисэх буудлаас дөнгөж хурж идэл шувуутай мөргөлдснөөс болоод гол дээр газардсан ч онгоцны бүхээгтсэн бүх хүмүүс амьд гарч чадсан тухай гоё кино болохоор бичлэгээ дуустал нь үзээрэй. Одоо харин кинонд орцгоё. Киноны эхлэлд нэг онгоц нилээн доогуур нисж байснаа барилга мөргөө тосолдохоо ашгүй хар дарсан зүгд байж харна. Энэ хүн бол киноны маань гол дүр Саленберг. Түүнийг ажлынх нь Сали гэж дууддаг болохоор Сали гэд явчих. Ахмад Сали одоо Нью-Йорк хотод байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө тэрээр яг н хажуугаар нь урсаж буй хаадсан гол дээр ослын болт хийж 155 хүний амьнасыг аварсан баатарлаг нэгэн хэдий бүх хүмүүсийг аварч чадсан хэдий ч Ослоос авсан сэтгэл зүйн травма нь байнга л бодогдсоор шөнч нойронд хүрэхгүй байсан тул үрээр гарч гүйж яваа харагдана. Ер нь л өдөржин шөнжин Ослын талаар бодоод дуу шууч муутайхан байх ба буудлын өрөөнийхэн зурагтаар Ослын талаар мэдээ байнга л гарan онгоцонд байсан зорчигчид Ахмад Салид баярлсан талархснаа илэрхийлж байлаа. Ингээд маргааш өглөө нь туслах нисгэгч Жеффи хамтаар иргэний нисгийн мэрэгжилтнүүдтэй уулздаг. Энэ нөхдүүд минь тусч байхгүй шуудал манай хоёрыг усан дээр Ослын болт хийсэн гээд зэмлээд эхэлж байна. Тэгснэ Сали нислэгийн өмнө ямар нэгэн архитарс мансууруулах бодис хэрэгэлсэн эсхийг асуухаа. Бүр ар гэрт нь ямар нэгэн асуудал байсан уу гэж хувийн амьдралыг нь хүртэл шалгаагаад эхэлдэг. Сали хар тамхи байтугай бараг архич амсдгүй хүн болохоор үгүй л гэж хариулна. Тэгснэ хэлж байна. Хөөрөө дудалгүй шувуутаа мөргөлдснөөс л одоо онгоцны хоёр хөдөлгүүр ажиллагаагүй болсон байсан. Ойролцоохоо нисэх буудлууд дээр буух ямар ч боломж байгаагүй. Хаадсан гол дээр буухаас өөр арга байгаагүй гэж учраа тайлбарлагч нөгөө хэд нь хэлсний нүгүсгэж та хоёр хөдөлгүүр чинь хоёулаа ажиллагаагүй болсон байсан гэж байгаа ч бид нар иргэний нисгийн байран дээр танаа нислэгийн талаар компьютерт дүн шинжилгээ хийж үзсэн. Тэгэхэд таны зүүн хөдөлгүүр асуудалгүй хэвийн ажиллаж байсан гэсэн дүгнэлт гарсан. Бид компьютерт танаа нислэгийн симуляцийг хэд хэдийн янзаар туршиж үзэхэд ойролцоохоо Лагвардигийн нисэх буудал эсвэл 7 милийн цаана байх Тетрборогийн нисэх буудал дээрч буух бүрэн боломж байсан. Та энийг мэдсээр байж хамгийн эрсдэлтэй алхмыг сонгож гол дээр газардсан. 155 хүний амнаас хаа очиж бүрэн бүтэн аврагдсан ч буруу шийдвэр гаргасныхаа төлөөсийг төлөх ёстой. Гэт Сали тэр хоёрыг буруутгаад эхэлдэг шүү. Энэ үед Сали юу ч хэлсэнгүү. Та нар тэр онгоцонд байгаагүй. Тухайн үед миний юу мэдэрч байсныг мэдэхгүй. Би зорчигчдын амнасыг аврах хамгийн боломжтой шийдвэрийг л гаргасан. Гэхээс өөр юм хэлэхгүй. Ингээд 7 хоногийн дараа энэ ослын талаарх комиссийн маш том хуралдаан болох өгөөд тэр үед Сали үнэхээр гин буруутай юу гэдгийг мэрэгжилтнүүд тогтоох юм байна. Зүүн хөдөлгүүр нь ажилгаатай байсан гэдгийг сонссон Сали ч сүүлдээ өөртөө ч итгэхэ болон би үнэхээр буруу шийдвэр гаргацсан болов гэж өөртөө эргэлзэж эхэлдэг. Энэхэд буудал руугаа явж явах үед таксины жолооч мань хоёрыг танимхаарч Салигийн зоригтой үйлдэлийн ачаар 155 хүн аврагдсаныг магтаж өөрсдөр нь бахархаж байгаагаа хэлэхэд Салигийн дотор бугасан зүйл арай хөнгөрөх шиг болдог. Манай хүн эхнэрлүүгээ залгаж иргэний нисгийн хуралдаан дуустал гэрлүүгээ харж чадахгүй болсон талаараа хэлэх ба Салигийн буудлын гадаач дээр гэрийнх нь гадаач дээр баахан сэтгүүлч ирсэн амар заяаг нь үзүүлэхгүй. Маргааш нь Сали нэвтрүүлэгт орж Ослын талаар ярилцлага өгөх үеэр сэтгүүлч нь Салиг зорчигчдыг аварсан тухай биш харин яагаад усан дээр газардсан тухай нь илүү их сонирхож ер нь л болж игэл Салиг буруутгах тал руугаа байгаад байлаа. Сали дөнгөж ахлах сургуулаа төгссөнийхөө дараахнаас эхэлж онгоцны нисгэгчийн сургалтанд сууж эхэлсэн ба цагийн ажил хийж олсон хамаг мөнгөөрөө л сургалтандаа явдаг онгоцоор нисгийн хүслэн болсон хүү байжээ. Сали тэр цагаас хойш 42 жил иргэний нисгийн байгууллагт нисгэгч хийсэн асар туршлагатай нисгэгч ажээ. Ярилцлагаас гараад иртэл телевизийн багийн нэг бүсгүй Салиг үнсснээ. Манай ээжийн дамжуулсан үнсэлт шүү. Манай гэр бүл танаар үнэхээр бахархаж байгаа гэж хэлэх ба манай хүн цонхоор харахтаа хүртэл онгоц осолдож байгаа хий зүйл хараад ер нь сэтгэл санаа нилээд тэмхэн байгаад байна. Тэр оройноо Салигийн нисэх багийнхан орой хөтөлбөрт хүртэл орж ярьцлага өгөх ба энд Сали хэдий инээж байгаа харагдахч сэтгэл дотроо өөрийгөө буруу зүйл хийсэн байж магад гэж буруутгасаар байгаа. Сали буудалтаа ирчгээд их нэртэйгээ ярих ба Ослын дүгнэлт гарах хүртэл цалингүй чөлөө олгосон болохоор ар гэр нь мөнгө төгрөггүй болж зээл нь нэхэгдээд хэцүү байгаа тухай гомдлох хэдийч Сали бүх зүйлийг даваад гарнаа. Жохон тэсчгээ гэж ихнэрээ харагданаа. Дүрсэлгдэн 2009 оны 1 сарын 15-ны өдөр буюу осол болохоос 2 цагийн өмнө Сали өглөө эрт нислэгтэй байсан болохоор өглөөний цайгаа жууж амжаагүй ажил дээр иржээ. Нисэх буудлын дэлгүүрээс нэг сэндвич аваад онгоц руугаа орох бөгөөд онгоцонд хөгжлийн бэрхшээлтэй эмээгээс эхлээд аав хүү, нялх хүүхдээ ээж гэдэл маш олон зорчигчид суусан байлаа. US Airways авиа компани Шарлотт хот руу нисэх 1549 дугаартай нислэг хөөрхөд бэлэн болжээ.
Онгоцны ахмад Сали туслах нисгэгч Жеф болон нисэх багийн 3 гишүүний хамтаар хөөрхөд бэлтгэн аюулгүй ажиллагааны листүүдээ бүгдийг шалгаж байна. Нислэгийн цамх газ тэдний нислэгийг хөөрөх зөвшөөрөл өгөх ба онгоцны үйлчлэгч нар аюулгүй байдлын зөвлөмжүүдийг танилцуулж байлаа. Онгоц зурвсаас өөрөд бараг минутч боллгүй сөрөг галуу гинт гарч ирснээр хөдөлгүүрэнд сорогдож хоёр хөдөлгүүр хоёулаа ажиллагаагүй болчлоо. Салийн хөдөлгүүрүүдийг дахин асаах гэж хэд хэдэн удаа оролдсон ч асцсангүй. Гинтийн дөргөө мэдэрсэн хүмүүс ч гайх зэрэгцээ байж итэл шуутай мөргөлдсөн гэсэн мэдээг ахлах үйлчлэгч бусадтай хэлэх ба зорчигчдыг суудлын бүсээ бүслэхийг сануулж эхэлдэг. Сали тэр дороо л нислэгийн төвтэй холбогдсон шувуу мөргөөд хөдөлгүүр нь ажиллагаа болсныг хэлэх үед нислэгийн төвийн ажилтан хөөрсөн буудалдаа буцаад буух эсвэл 7 милийн цаана байх тетер бороо нисэх буудал дээр буух боломжтой хэлэгч эдний онгоц өндрөө алдсан учраас тэр хоёр буудлын алин дээр нь ч буух боломжгүй болсноо хэлээд хатсан голоос өөр газар дах сонголтгүй болсноо хэлдэг. Нислэгийн төвийн ажилтан энийг сонсоод шоконд орох ба яаж игээд нисэх буудлын зурвас дээр газардуулчих гээл үзэгч удалгүй тэдний онгоцны холбоо тасарч радар дээр харагдахаа болчлоо. Манай ажилтан бүр шоконд ороод хил ам нь эдрээд эхлэх ба усан дээр газардуул бараг бүх зорчигчд нь нас барах эрсдэлтэй байсан тул бүх хүн амиа алдах нь гэд сэтгэл нь хямраад эхэлнэ. Нисдэг тэрэгтэй нисч байсан жуулчид хүртэл тэдний онгоцыг хараад бүр гайхаад явчихна. Ингээд манай хэдийн онгоц ус руу нилээн дөхөх үед Ахмад Салийн зорчигчдод хандан удахгүй хүчтэй цохилт мэдрэгдэх байх шүү. Сайн бариарай гэж хэлээд онгоц газартлаа. Яг ус руу орох үедээ маш хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ч чадварлаг Ахмадын ачаар тэнд байсан хүмүүсээс хинэн ч бэртэл байтугай шарх сорвч авсангүй. Удалгүй онгоц усаар дүүрж эхлэх үед онгоцны үйлчлэгчид мэрэгжлийн ур чадвар гарган бүх зорчигчдыг онгоцноос эмгцэгцтэй гаргах ба ослын үед ашигладаг хийлгч ашиглана. Зарим зорчигчдыг онгоцны голын ослын хаалгаар далавч руу гаргах ба бүх хүмүүс гарсны дараа Ахмад Сали онгоцны кабинд хэн нэгэн үлдсэн байх вэ гэж санаа зовн нэг бүрчлэн шалганаа. Энэ үед аврах албаныхан 5 минутын дотор онгоц осолцсон хэсэгт очиж зорчигчдыг замд суулгаж эхэлдэг. Бүх зорчигчид замд сууж дууссаны дараа нисэх багийнхан суухва Сали хамгийн сүүлд суугаад живх гэж байгаа онгоцоор нь дуугуул зогссоор. Ингээд эхнэрлүүгээ ярин би зүгээр шүү гэж хэлэхэд эхнэр нэхэндээ юу болоод байгааг ойлгохгүй байсан ч зургтаа асаагаад шууд шок. Хөд усанд даарсан хүмүүст халуун цайн ундөгч дулаацуулж эхлэх ба амьдрасан хүмүүс маань тэр дороо л хайртай хүмүүс рүүгээ ярьж ирүүлэх байгаагаа хэлдэг. Энэ хүмүүсийн зарим нь их зочирдсондоо дуунч гарахгүй байхад зарим нь амьд аврагдсандаа бөөн баярлуулж Ахмад Салид баярлснаа илэрхийлж байлаа. Харин Салигийн хувьд тэр даарах марах энүүхэнд л байна. Манай онгоцонд 155 зорчигч байсан шүү. Та нар тоолсон уу? Нэг хүнч дутах ёсгүй штэ. Гээл зорчигч нар нь бүрэн бүтэн байгаа эсгэд санаан зовсоор. Цагдаагийн дарга хотын дарга хоёр Салид уулзаж баяр хүргэмээр байна гэж дамжуулуулахад Сали тэднэртэй мантай. Зорчигчдоос нь хэн нэгэн аврагдаагүй үлдсэн байх вэ гэж санаан зовноод болохгүй. Энэ үед нислэгийн удирдлагын төвд Салитай холбогдож байсан ажилтан маань нэг өрөөнд ганцаараа суудсан. Онгоцны ослоор бүх хүн өөд болчлоо гэж бодоод нус нулимсандаа хотголцсон юм дуунч гарахгүй сууж итэл ажлынх нь хүн нь орж ирээд тэр нислэгээс бүх хүн нь амьд гарсан тухай хэлэхэд хөрхий бөөн баярлуулаад явчихлгүй яахав. Сали Жеф хоёр эмчийн үзлэгт орох үеэр Салигийн цусны даралт ихссэн байгааг эмч анхааруулах ба удалгүй Салигийн дарга орж ирээд амьд гарсан зорчигчдын тоо яг 155 байна гэж хэлж Салигийн санааг амраана. Сали Жеф хоёрын буудалсан буудлын менежер манай хоёртой уулзаж олон хүмүүсийн амь насыг аварсан баатарлаг үлсээр нь бахархаж байгаагаа хэлээд Салиг бүр тэврээд авч байгаа л харагдана. Манай хүн юм бодоод нойр нь хүрэхгүй байсан болохоор буудлаасаа гараагүй житэл Нью-Йоркийн телевизүүдээр битүү ослын талаар мэдээлэлээстэй. Нилээн гүйж байгаад байлдааны онгоц харах үед залуу байх үеийнх нь дурсамж орж ирдэг. Манай хүн дөнгөж 25 настай байхдаа Америкийн агаарын хүчний бөмбөгдөгч онгоцны нисгэгч байсан бөгөөд бэлтгэлээ хийж байтал нэг хөдөлгүүр нь гэмтээд хар утаа сунаглаад болдгүй. Тухайн үеийн онгоцнууд одоогийнх шиг аюулгүй байдлын систем нь сайн өгчөөгүй арай болохгүй байсан гэх юм уу? Хөдөлгүүр нь эвдэрсэн ч гэсэн тэр хурдтай нисж байгаа онгоцыг ур чадвар гаргаж аюулгүй газардуулж ирсэн байдаг. Манай хүн нилээн алхаж байгаад нэг бааранд орох үед баарны бартендер манай хүнийг таниад бүр үнгүй уухан хүртэл бэлгэлж байгаа л харагдана. За ингээд хэд хоногийн дараа иргэний нисгийн мэрэгжилтнүүд болон Америкийн зам тээврийн яамны мэрэгжилтнүүд оролцсон хурал эхэлдэг. Сали болон Жеф хоёрын хаацсан гол дээр ослын булт хийсэн шийдвэр үнэхээр зөв байсан уу эсвэл олон хүний амийг эрсдэлд оруулсан буруу үйлдэл байсан уу гэдгийг өнөөдрийн энэ хурлаар шийдвэрлэж цаашид Сали ажилтайгаа үлдэх хэсэг нь хүртэл энэ хурлаар шийдвэрлэгдэхээр байв. За ингээд Салигийн жолоодж байсан Airbus A320 онгоцыг үйлдвэрлэсэн Airbus компани байранд A320 загварын онгоцны симулятор дээр Сали Жеф хоёрын ослын нөхцөл байдлыг дуурайлгаж хийсэн тест үзүүлнэ. Эхний хөлбөр буюу хөрсөн буудлын руугаа буцаж эргээд буух үйлдэлийг хийх үед ямар ч асуудалгүй буужээ.
Дараагийн хувилбар буюу 7 милийн цаана байх тетраборогийн нисэх буудлыг чиглэн ослын буулт хийхэд хүртэл ямар ч асуудалгүй бууж байгааг харуулна. Ингээд манай хоёрыг буруутган компьютер дээр бас жинхэнэ нисгэгчд хүртэл та хоёрын оронд байсан бол нисэх буудлын дээр аюулгүй газар дах боломжтой байсныг нотлон харууллаа. Тэгэхээр асуудал нь та хоёрт л байсан байна да. Гээд буруутгаад эхлэх үеэр Салли шийдсэн олоогоор та ярьж дууссан уу? За тэгвэл нэгдүгээр тухайн үед энэ хүмүүс биш бит хоёрын гарч жолоо байсан. Энэ хүмүүс шувуутай мөргөлдөөд нисэх буудлын дээр буун гэсэн зорилготой энэ жолооны ард сууж байгаа бол бит хоёр хүмүүсийг яавал аюулгүй газардуулах вэ гэдгийг л хамгийн түрүүнд бодсон. Гэдгээ хэлэх ба туслах нисгэгч Jeff та нар энэ бичлэгийг хийхээс өмнө хэдэн удаа дадлага хийсэн бэ? Гэхэд 17 удаа гэж авд юм да. Хараа үз. Та нар бэлдэж энэ бичлэг хийсэн байна. Харин бит хоёрт 17 удаа биш, нэгэн удаа л шийдвэр гаргах хэрэг байсан. Бит хоёр зөв гэж утснаа л хийсэн гэж ундууцнаа. Бит хоёр тухайн үед 30 секундын дотор хаацсан голд газардах шийдвэр гаргасан. Одоо наад хүмүүс рүүгээ яриад 30 секундын дотор шийдвэрээ гаргаад онгоцоо газардуулах гээд үз. Гэж хэлэхэд нэрэл тэр симулятор дээр байгаа нисгэгчид 30 секундын дотор шийдвэр гаргаж нисэх буудлууд дээр газардах гэж оролдоход бүгд л гүр эсвэл барилга байгууламж мөргөж осолдож байгаа харагдана. Хурлын гишүүд одоо тухайн үед онгоцны хар хайрцагт бичигдсэн яриаг бөөнөрөө сонсдог. Төвөө шувуутай мөргөлчлөө. Наад хоёр нисэх буудлын дээр чинь газардаж амжихгүй нь. Онгоц хэд доогуур нисэж байна. Хаацсан гол дээр газардахаас өөр аргаалга гэж ярих ба угаасаа л манай хоёр нисгэгч чадах бүхнээ хийсэн гэдэг нь хүн болгонд ойлгомжтой байлаа. Энийг сонсож дуусаад Салли төр завсарлага авч гараад коридорт Жефт хандаа хэлж байна. Би одоо л өөрсдөө бахархаж байна. Би өөрийг хэд хоног өөрийнхөө хийсэн үйлдэлийг буруу байсан байж магад гэж нилээн бодсон. Гэхдээ ганцхан би биш. Чи ч гэсэн миний шийдвэрийг дэмжсэн штэ. Хоёулаа хамгийн зөв шийдвэр гаргасан. Би одоо эргэлзэхгүй байна гэж хэлж байгаа нь одоо л манай хүний цээжинд буглаад байгаа тэр нэг хар зүйлээ авч хайж байгаа юм шиг л санагдана. Манай хоёр нисгэгч хурлын өрөөнд буцаж орж ирэн хурал үргэлжлэх үеэр онгоцны зүүн талын хөдөлгүүрийг голын ёроолоос олсон мэдээ ирсэн бөгөөд урьдчилсан үйлчлэгээр энэ хөдөлгүүр нь өмнө нь маш их гэмтэл авч олон удаа засварт орсон найдваргүй хөдөлгүүр байсан бөгөөд их хэмжээний шувуу орооцолдсноос болоод тэр дороо шатсан гэх дүгнэлт гарсан тухай хэлнэ. За ингээд манай хоёрыг буруутгаад байсан бараг бүх зүйл эргээд манай хоёрын талд үнэн зөвөөр шийдэгдэж эхэлнэ. Эртээд л яргачих гээд байсан нөхдөөд бүр шалдаа бууж Саллиг хэлсэн болгон үнэн байсныг онцлон хэлээд 155 хүн дээр нэмээд нисэх багийн 5 гишүүний амь насыг аварсанд нь хоёр нисгэгчид талархаж байгаагаа хэлж байгаагаар кино маань төгснөө. За тэгээд энэ ослол Нью-Йорк хотод 9 сарын 11-ний террорист халдлагаас хойш гарсан хамгийн дүүлэнтэй ослын болт болсон. Мэдээж дийлэх хүмүүс Саллиг бүх зорчигчдыг аварч чадсан туршлагатай нисгэгч гэж магтдагч тэр хоёр нисэх буудлын дээр очиод газардах боломж байсан гэж үздэг хүмүүс одоо хүртэл байсаар үт юм байлээ. Тэгэхдээ ингээд харахад энэ үйл явдал чинь хаа байсан 2009 онд болсон шүү дээ. Гэтэл саяхан 2024 оны 12 сард Солонгосын агаарын тээвэрлэгч JJ-ийн 2216 дугаартай нислэг бас л адилхан нугасны сүрэгтэй мөргөлдөж хоёр хөдөлгүүр нь ажиллагаагүй болоход нисгэгч нь ур чадвар гаргаж онгоцыг амжилттай газардуулсан боловч хурдтай явсаар цементээр цутгасан localizer гэдэг төхөөрөмжийг мөргөснөөс болоод 177 хүн нас барч 2 хүн л амьд гарсан байдаг. Уул нь тэр localizer гэдэг төхөөрөмжийг маш нарийнхан хэврэг материалаар хийх ёстой байдаг ч Солонгосын тэр хайнга нисэх буудлын удирдлагыг зүгээр цементээр цутгаад хийсэн байгаа байхгүй юу? Ингээд харахаар нислэг гэдэг бол зөвхөн нисгэгчдээс бас биш. Ер нь л нисэх буудал, нисгийн удирдлагын төвгээд маш олон хүн гар нийлж ажилдаа сэтгэл зүрхээ зориулж байж бий болдог зүйл байгаа байхгүй юу? За тэгээд онгоцны ослолтой кино ярьсан чинь удахгүй гадагшаа авах гэж байгаа зарим үзэгчд маань жоохон санаа зовж иж магадгүй. Тийм бол юус айх хэрэггүй. Онгоцны ослол маш ховор. 1 сая нислэг тутамд нэг л осол гарна гэсэн тооцоо байдаг болохоор үнэхээр хамгийн аюулгүй тээврийн хэрэгслүүдийн нэг бол яалтчгүй мөн. За энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа иргэн уулзцгаая.